Ёо за бүгдээрэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн минь төргий. За тэгээд одоо өөрийнхөө 2 дахь видео буюу одоо 2 дугаар раундын талаарх бичлэгийг хийх гэж байна. За тэгээд энэ болохоор өөрийгөө хайрлаж буй миний 11-р сарын маань 2 дахь 7 хоног байгаа. Тэгээд энэ маань өчигдөр дууссан. За тэгээд 2 дахь 7 хоногийн мэдрэмжүүд маань ямар байсан талаар ярилцъя л та тий. За тухайлах юм бол энэ дээр нөгөө нэг миний хийж байгаа зүйлсүүд байгаа шүү дээ. Тэгэнгүүт йогиг бол үнэхээр гоё өдөр бүр хийж чадж байгаа. Тэгээ тэрэндээ айгуу тийм бас баяртай байгаа. Йогиг болохоор өдөрт 24 минутын нэг видео бичлэг татаад авчихсан. Тэгээ яг тэрийг ингээд дагаад хийж байгаа. Тэгээд 8 дахь өдрийн өглөөнөөс эхлээд яг бүр ингээд миний биед гоё ороод бие маань айгуу тийм гоё жахан уян болж байгаа юм шиг тийм мэдрэмжүүд төрсөн. Тэгээ тэр надад бүр ингээд үнэхээр гоё байсан. Яг хийсэн яг үндэ ингээд дөнгөж анх хийж эхэлсэн үеүүдэд нэг юм бие маань нэг юм хөшөөнтэй ингээд нуруу муруугаа ингээд хүртэл нэг юм гэд нэг юм тэглэдээс ахгүй. Тэгээ тэр нь бол гайгүй болсон. За тэгээд ном уншлагын тухайд бол яг хуу яг өдөр бүр бол хийж чадахгүй байгаа. Ер нь баг дийлэнх өдрүүдэд нь би уншаагүй санагдаж байна. За тэгээд витаминуудаа болохоор маш сайн ууж байгаа. За витаминууд болохоор би одоо жишээ нь D витамин, омега, C витамин, MSM гэдэг нь нөгөө өрслийн эсрэг одоо тийм хөхөр юм байлээ. За тэгээ магний ууж байгаа. Тэгээ хөхүүлээж витамин үндсэндээ би 6 витамин ууж байгаа ахна шүү дээ. Тэгээд анх эднэрийг болохоор ингээд хаяа алдаж онож уудаг байсан. Тэгээд гол нь би ингээд нөгөө уун гээд одоо тий эрүүл мэндэд хөрөнгө оруулна гэж бодоод эднэрийг авчаад уухгүй байгаад тахаар надад жоох юм сэтгэлд гимшлийн мэдрэмж төрөдсөн аахгүй яа. Тэгээд эднэрийг ууж эхэлсэн чинь дараа нь юу болсон бэ гэхээр амар олон юм уугаад байгаа юм шиг санагдаад тэр нь надад хэцүү байсан. Жоохон байж байгаа л тэрийг ууна, энийг ууна гэдгсэн чинь одоо ер нь бол нөгөө нэг уух аргуудаа болоод тэгээд яг одоо нөгөө шимэгдэлтийн байдлаас нь ч гэсэн тий одоо D витаминаа жишээ нь омегатай хамт уuna мож гэдэг юм уу. Яг ийм нөгөө нэг юмнуудын учрыг нь олцсон чинь одоо ерөөсөө тийм хэцүү санагдахаа болцсон. Тэгээд анх бол витаминууд аягүй их үлдээд байсан. Одоо жишээ нь эхний 7 хоног дээр одоо 2 дахь 7 хоног дээр бол ер нь үлдсэн өдөр маш цөөхөн байгаа. Тэгэхээр витаминуудаа бол үнэхээр аягүй сайн ууж байгаа. За тэгээ дараагийнх нь болохоор нөгөө Progesterone Plus буюу одоо энэ прогестерон дааврын одоо тосоо өдөр бүр түрхэж хэрэглэх гээд төлөвлөсөн байсан. За энэ болохоор өөрөө нөгөө нэг байгалийн гаралтай юм серум баггүй юу. Тэгээд шууд нөө нэмгээ арьстай эсгүүдээ түрхэж хэрэгэлдэг. Тэгээд нөө төрөөд одоо удаагүй байгаа. Одоо манай баг маань бол 10 сартай тэгэнгүүт ерөөдөө маш их юм дааврын одоо өөрчлөлтүүд төрсэн эмэгтэйд явагддаг. Тэгээд тийм учраас энэ витаминуудаа сайн уугаад байгаа шалтгаан маань за энэ дааврын тусаа хэрэглээд байгаа шалтгаан маань бас тэр байгаа. Тэгээд 3 дахь 7 хоногийнхаа бичлэг дээр гоё юм яри. Тэгтээ эхлээ ярьчихвал миний өнөөдөр өглөө биений маань юм ирсэн. Төрснөөс хойш анх удаа. Тэгээд том дээр маань болоо 6 сар бараг 7-8 сар хүрч яхад нь миний биений юм ингээд дөнгөж иржсэн санагдаж байна их удсан. Тэгээ одоо 2 дахь дээрээ болоод ингээд дөнгөж 10 сар болоод ирсэн. Тэгэхээр би бас өөрийгөө хайрлаж эхэлсний маань тэг гоё ингээд үр дүнгууд гарч эхэлж гин гэж энийгээ хараад яа ч нэг юм гоё ингээд догтлоод байсан өглөө бүр үнэхээр гоё байсан. Тэгээд биений мэрхийн өмнө нөгөө энэ дааврын тасыг хэрэглэж байгаа учраас ямар ч тийм нөгөө нэг шинж тэмдэг авахгүй өвдөлт мөвдөлт юу ч авахгүй тэгээд цусны өнгө нь үнэхээр маш гоё ингээд цоо шинхэн цус шиг тийм шив шинхэн улаан өнгөтэй байсан. Тэгээд тэгэхээр бас нөгөө энэ дааврын таснуудаа хэрэглээд байгаа витаминуудаа уугаад байгаа өөрийнхөө нойрондоо бас анхаарч байгаа юм маань үрдэн гарч байгаа гэж одоо найдад айгүй гоё нэг юм догтлын мэдрэмжтэй байгаа. Би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Нэг тиймэрхүү байгаа даа. За дараагийнх нь болохоор нөгөө нэг өдөрт уух усныхаа нормыг болвол нөгөө саруултай аяга 1 литртэй тийм саруултай аяга байгаа. Тэрийг барьж аваад уугаад байгаа. Та нар анзаарсан бол эхний 7 хоног дээр тэр маань бас жоох амжилттай болоодсэн миний ус уух хэсгүүд 2 дугаар 7 хоног дээр маань энэ хэсэг дээр яаж анхаарах вэ гэж бодож агаад яг 1 литр 50 грамтай саруултай юм нөгөө өндөр аяга надад байдаг байхгүй усны. Тэр аяга хэрэглэж эхэлсэн. Тэгээ өдөрт ерөөсө 2 удаа энэгээр ингээд уучингот усны хэрэгцээ маань болчих юм байна гэж бодсон чинь сэтгэл зүйд айгүй тийм амар санагдаж эхэлсэн. Тэгэхээр нөгөө нэг илүү олон одоо аяга ус аавна тэг явж аавна гэх тэр ядрах мэдрэмжийг тэр илүү багасгасан юм шиг санагдаж байгаа. За тэгээ дараагийнх нь болохоор би өөрийгөө одоо хайрлах одоо тий өөртөө гайхалтай сайхан үгсийг хэлэх тийм одоо зүйл чаленж болоод бас хийж байгаа. Тэгээд тэн дээр бас мөн адилхан одоо нөгөө ихний ээлжиндээ YouTube-ээс Марла Отхон гэдэг багшийн одоо коучинг бичлэг татаж аваад
Тэгээ нэмэх нь энэ одоо нөгөө нэг амин цэснүүдээ ашиглаж байгаа. Тэгээ угаасаа намайг дагдаг хүмүүс бол амин цэс хэрэглээд маш удаж байгааг маань мэдэх бах. За тэгээд daily inspiration тасаараа болохоор өдөртөө одоо өөртөө одоо тий би бол үн цэнтэй, би бол гайхамшигтай, би бол очир алмаз эрдэнэч гэдэг юм уу тий ийм гоё үгнүүдийг хэлж байгаа. Тэгээ бид нар бусдад л их тийм гоё үгнүүд хэлэхдээ их анхаарал хийлж чаддаг. Хэрнээ өөртөө тийм гоё үг хэлэхдээ одоо яад юм бол тэ та нар жишээ нь яадаг вэ? Би бол ерөөсөө өөртөө маш хатуул ханддаг байснаас биш өөртөө тийм гоё үг хэлээл чи сайн байна те чи болж байгаа шүү. Өнөөдөр яг хөө энийг хийгээгүй ч гэсэн энэ зүйл дээрээ болсон гэж ерөөсөө тэгж хайрлж инэрж байгаагүй юм бэлээ. За тэгээд дараагийнх нь болохоор I'm blessed гэдэг одоо би бол өрөөгдсөн, эвээгдсэн гэдэг энэ тосыг хэрэгжилж байгаа. 2 дахь 7 хоног дээрээ 2 дахь тос руугаа орсон. За эх 7 хоногт бол 3 дахь тос руугаа орох байгаа. За тэрийн тухай яриа. За тэгээд одоо болтол одоо тэр өгнүүдийг хэлэхэд миний ингээд биенээс ингээд нэг юм мэдрэмж гардаг те биений маань шар ус босч байгаа юм шиг ингэдэг нэг тийм байдал бол яг хിവэрэ байгаа. Тэгэхээр энэ үгс маань надад хүрч байгаа байдал нь их хүчтэй хിവэрэ байгаа юм байна гэж бол би ойлгож байгаа. За тэгээд арьс арчилгаа бол жоохон дөлмөг явж байгаа. Энэ хэсэг дээр азар яг нэг юм асуудал багтай арьстаадаа бүр үнэхээр талархаа сууж ин тийхгүй бол бас маш хэцүүдэх байлаа. За тэгээ энэ 2 дахь 7 хоног дээр хийсэн өөр бас нэг төлөвлөөгүй хэрнээ хийгдчихсэн зүйл нь болохоор би ээж байгаа эмнэлэгт үзүүлэхээр одоо уламжлалтай эмнэлэгт үзүүлэхээр явж байхдаа өөрийгөө бас давхар нөгөө судсаа бариулж үзүүлсэн. Тэгээд нөгөө тухайн одоо гарсан үр дүн дээр нь толгуурлаад 14 хоногийн тан аваад уугаад явж байгаа. Тэгээ одоо бас нэг хэд 3 4 дэх өдрөө болж байна. Тэгэд нөгөө эндээс яг би зүгээр юу гэж харсан бэ гэхээр ер нь бол ингээд өөрийгөө хайрлаж эхэлснээр өөрийгөө хайрлах тийм үйлдэл боломж гарвал тэрийг аягүй олж харж нүд маань нээгдээд тэгээд тэрэнд маш хамгийн гол нь нээлттэй хандаж эхэлж байгаа юм шиг надад санагдсан. Тэгээ магадгүй өмнө нь нэсэн бол ийм үйлдэлүүд хийгээгүй байсан бол би юу авахгүйсэн баг. Тийм одоо тий нөгөө нэг үйлдэл хийж одоо өөрийгөө үзүүлэх гэж бол хизээч бодохгүй байх байсан байх гэж бодож ялангуяа тэгж 5 ман бол бүрч байхгүй байсан байх магадгүй тий. За тэгсэн. За тэгээ дараагийн нэг онцлог зүйл нь болохоор өөртөө цэвэрлэгээ хийж эхэлсэн. За тэр нь ямар цэвэрлэгээ гэхээр сошиал дээр жишээлбэл одоо онцгүй таагүй эсвэл юусоо хэрэгэлдэггүй үздэггүй тийм пэйж одоо группүүдээс гарах ч юм уу пэйжүүдийг одоо unfollow хийх. За тэгээ юусоо хизээч уулзаж үзээгүй танихгүй одоо тийм одоо friends болчихсон тэ найзууд болсон зүйлсүүдээ олол бүгдийг янзалсан. За тэгээ өчигдөр буюу яг 14 дахь хоног дээрээ болохоор бас бүх хувцснуудаа ингээд бүгдийг ингээд зочныхоо өрөөнд бүгдийн дэлгэж тавьж агаад тэгээд ерөөсөө ингээд надад зогтөхгүй эсвэл ингээд таархаа болцсон гэд тийм одоо хувцснуудаа бүгдэнд нь английн алгалт хийсэн бүр 2 хайрцаг хувцас ингээд ямар ч өмсөхгүй ямар ч хэрэггүй болж гарсан. Тэгээ яагаад чинь ингээд нэг юм юмнууд маань шингрээд ингээд ирсэн чинь айгу гоё санагдсан. Тэгээд ер нь бол нөгөө зарим нь ингээд хитрхи өмсөх ч гэсэн хитрхи олон байгаа зүйлсүүдийг бол би түр ингээд одоо өөр тийш нь хийчихсэн. Тэгээ ер нь бол нэг 3 4 5 төрлийн за нэг 3 өмд нэг хитэн цамц нэг тиймэрхүү мэдээлэл гаргасан. Тэгээ шууд тэднийгээ өмсөд байхад амар юм уу гэд тэгээд тодорхой хугацааны дараа угаасаа нөгөөдүүлээд аль тэгээд өөр хувцсуудаа шилээд салаад гаргаад ирэхэд аюу гоё юм байна гэж бодсон. За тэгээ яг би ер нь аль жилдээ нэг удаа бараг ингэж хувцснуудаа их цэвэрлэгээ хийдэг юм бэлээ. Тэгээд энэ дээр би нэг анзаарсан юм нь юу вэ гэсэн чинь ер нь яг ямар хувцснууд ингээд хасагдаад те ингээд өмсөхгүй гэдэг ингээд бүр хүнд өгөө ч юм ингээд гаргаад ялгагдаад байгааг ингээд хит хит удаагийн давтамжаасаа анзаарсан чинь ер нь бол юу юм бэ? Нэгдүгээрт бусад хүмүүсээс ирсэн хувцснууд ерөөсөө шууд ингэж явд юм байна. Яагаад гэхээр тэр чин мэдээж тухайн хүн өөртөө ч юм уу зориулаад авсан хувцас байгаа штэ. Тэгэхээр би өмсгөр зохидгүй ч юм уу эсвэл бийд тохгүй байдаг ч юм уу тийм мэдрэмж өгд юм байна. За дараагийн зүйл нь болохоор нөгөө биеийн жин ингээд өөрчлөгдсөн үед хувцснуудаас ингээд үнэхээр гоё харагддаг гэсэн хувцс хүртэл ингээд зохихоо болчт юм байна. Тэгээ тэрийг бас анзаарсан би сая жирэмсэн байгаад төрснийхаа дараа ерөөхдөө жоохон жин нэмсэн. Тэгээд одоо ер нь бол ингээд эргээд өөрийнхөө хэвийн жинлөө ирж байгаа байхгүй юу. Тэгээд жоохон тураад ингээд ирсэн чинь миний одоо юу гэдэг нэг жоохон ингээд нэг 5 кг илүү байхтаа л ер нь өмсөжсэн хувцснууд ал надад бүр ерөөсөө зохихгүй байлээ нэг юм айгуу онцгүй харагдчихсан. За тэгээд дараагийнх нь бол өнгөө алдсан хувцснууд хүний царайг айгуу юм дарж их сүр гундуугүй тэгж харагдуулдаг юм шиг санагдсан. Дээрээс нь зохиогүй өнгийн хувцснууд бас тэгж харагддаг юм байлээ. Тэгэхээр нөгөө нэг
яг ингээд нөгөө ийм юмнууд л ер нь бол ялгараад үлдчихлээ. Тэгээд одоо ялгасан хувцснуудаа өмнө нь бол яг би өгдөг нэг 2 газар байсан. Энэ удаа бас дахиад шинэ газраа судалж олж мэдээд хий гэж бодож байна. За тэгээд дараагийн нэг хайлайт зүйл нь болохоор би өдөр бүр нөгөө нэг сошиал дээрээ одоо ямар нэгэн хийсэн зүйлийн онцлоод ингээ reels дүрс болгоод оруулж байгаа байхгүй юу? Ингээд өөрийгөө хайрлах өдөр 1-ээс эхлээд 14 хүртэл явсан. Магадгүй өнөөдөр 15 дахь нь орно. За тэгээд би ингээ хүмүүстэй уулзлаа, утсаар ярьлаа. За тэгээд зарим нь ингээ чатаар над руу ингээ хэлж байгаа байхгүй. Тэгээд чиний ингээд өдөр бүр ингээд өөрийгөө хайрлаж байгаа тийм тэгж ийн өөрийгөө хайрлаад ингэж ийн гэдэг зүйлсүүдийг ингээ хараад исэн чинь нэрээ нэг өөрийгөө хайрлах цаг болсон билүү би ч одоо ер нь өөрийгөө яаж хайрлаж байгаа юм энэ гэдэг айгу бодож байгаа гэд зарим нь тэгсэн чинь бүр ингээ айгу үйлдэл авч байгаа гэд тэгээ дөнгөж сая бас энэ бичлэгийг хийхийн өмнө манай амин тасны маань одоо найз маань бас над руу чат бичсэн чинь ингээ бүх хувцснаатай ингээ миний өчтөрөөш ингээ дэлгээ тавьсан тэгээд би бас ингээд энэ салах одоо юу юунаас салах уу гэдгийг айгу бодсон. Тэгээд ер нь ингээд хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээд одоо ингээд хувцснуудаа бас янзлаад байж гэн. Тэгээд чиний энэ бичлэгүүд маш их одоо урам зориг юм сэтэл өгж байгаа шүү гэдэг. Тэгсэн. Тэгээд манай бас нэг ихч маань болохоор өөрийгөө хайрлах ингээд алхам хийж эхэлсэн. Би гээд яг 4-5 өдрийн өмнө уулзахад болохоор би ингээд айгу бодож эхэлсэн. Нэрээ би очиж одоо хийх хэрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн. Гэтэ юу их юм мэдэхгүй байх гэжсэн бол өчигдөр утсаар ярьсан чинь би яг одоо үйлдэл хийгээд эхлээд ингээд явж гинэ гэдгийгсэн. За гих мэдчлэн хүмүүсээс бол ийм гоё хүмүүсийн үйлдэлд нөлөөлж байгаа энэ хийж байгаа зүйлс маань нөлөөлж байгааг мэдрэх бол үнэхээр гоё одоо надад тийм санагдаж байгаа. Тэгэхээр яг ийм одоо мессеж авах бүртээ би яг л энэ л миний хийх зүйл юм байна гэдэг нэг тийм гоё бодол надад орж ирдэг. Тэгээ тийм ч болохоор би ерөөсөө юмаа хуваалцахгүйгээр хийж чаддаггүй байх. Ямар нэгэн сайн сайхан зүйл олж мэдхээр үргэлж хуваалцдаг. За тэгээд дараагийн нэг гоё зүйл нь юу вэ? За тэгээд дараагийн нэг гоё зүйл нь 1-р 7 хоногт болохоор миний нойрны асуудалтай байсан. Би ингээд сэргнээд унтаж чадахгүй, унтсан ч гэсэн гүн нойр маань байхгүй, ингээд өглөө маш амраагүй, тухгүй сэрдэг байсан бол 2-р 7 хоног дээрээ нойрны маань асуудал гоё одоо ерөнхийдөө бараг шийдэгдсэн гэж би ойлгож байгаа. Өглөөдөө тэгэж одоо нөгөө хүнд сэрхээ болсон маш гоё нэг юм амарсан мэдрэмжтэй сэрж байгаа. Мэдээж шүн дунд нь хүүхдүүдээ ингээд нөгөө сэрж мэрж янз бүрийн болж байгаа ч гэсэн өглөөдөө маш гоё тийм хансан нэг юм гоё сэрж байгаа. Тэгээд энэ их зүйлийг одоо хийхээр яг хүүхдүүдийн хажуугаар хүүхдүүд босцсны дараа бол бас баг зэрэг ингээд орхигдоод байх ингээд худлаа болох гээд байгаа учраас хүүхдүүдээ босхоос яг 1 цагийн өмнө босоод одоо йог болон бясалгал гэх мэт яг ийм ажлуудаа бол хийчихэж байгаа. Тэгээд тэр маань надад бас маш их тусалж байгаа. Тэгээд одоо өглөө ерөөсөө сэрүүлэггүйгээр сэрж байгаа бас айгүй гоё юм. Яг ингээл сэрэл за одоо нэг 7 болж байгаа болов гэж батхад яг л 7 болж идэх ч юм уу эсвэл нэг 6:50-аас нэг 7:10 хооронд ирэхэд ингээд өөрөө сэрээд байгаа. Тэгээ тэр бас их гоё санагдчихж байгаа. Тийм мэрхүү зүйлс боллоо. Тэгээд энэ их одоо тий гоё йог маань ууж байгаа витаминууд маань тэгээ энэ гоё ус мусаа аваад явж байгаа энэ зүйлсүүд маань миний нойрон тас тодорхой хэмжээгээр ингээд нөлөөлж байгаа гэж бодож байна. Тэгээ нойр маань гоё болж байгаад бүр үнэхээр маш баяртай байгаа. За тэгээд энэ хөө бичлэгийг бас цаг гаргаад үзсэн та нартаа маш их баярлалаа. Тэгээд та нар маань ч гэсэн одоо энэ зүйлийг үзэж байгаа л ямар нэгэн сэтэл аваад урам аваад өөрийгөө хайрлах тэр үйлдэлээ хийж эхлүүлээрээ. Тэгэд өөрийгөө хайрлсны дараа одоо өр хүүхдүүд, хань ижил, аав ээж, өөр бусад хүмүүсийг хайрлахад тийм ядаж төртөх мэдрэмжгүй байдаг. Яагаад гэвэл байдаг юм шиг байна. Ер нь ингээд анзаархадтай яагаад гэвэл өөрөө өөртөө хайрлцсан, өөрөө өөртөө цаг гаргацсан гэж бодохоор сэтгэлд маш юм гоё үеиг байгаа. За тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Ямар нэг үйлдэл хийсэн бол энэ одоо сувгийн мандаар комментээр бичээрэй. Тэгээд баяртай.